Хууль зүйн байнгын орооны өнөөдрийн хурал дээр их сонин практик тогтох гэж байна. Цэцгийн дүгнэлтийн үндэслэл хэсэгт дурдгдсан нэг зүйлийг дурдаад улсын хурал хилцэхгүй гэдэг байдлаар шийдэх гэж байгаа шиг байна. Тэгэхээр хууль зүйн байнгын орооны дарга ер нь бол гишүүдээ ингээд лавлага гараад өгч хуулийн лавлага. За үндсэн хуулийн дээр маш тодорхой заасан байгаа. 66 дугаар зүйлийн 2. Үндсэн хуулийн цэцэн энэ зүйлийн нэг хэсэг заасан үндслээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж улсын их хурлд оруулна гэж байна. Оруулсан зүйлийг яах тухай асуудал нь болохоор 20 дугаар зүйл дээр улсын хурлын бүрийрхтээ бичсэн байна. Тэгээ үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дээр маш тодорхой заасан байна. Дахиад энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1-2 заасны дагуу оруулсан дүгнэлтийг улсын их хурл хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана гэж бичсэн байна. Үндсэн хуулийн энэ заалтыг одоо яаж ойлгох вэ? Улсын их хурл хилцээд тэгээд зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэц дахин хяналтна гэдэг. 1-2 гэдэг дотор нь юу байгаа вэ гэхээр нэгд нь улсын хурлын бусад шийдвэр гэж байгаа. Үндсэн хууль дээр маш тодорхой заасан. Тооцох аргаар үндсэн хуулийн цэцгийн хяналтын 4 объектыг заагаад тооцох аргаар заасан 1-2 дахь асуудлыг улсын хурл хүлээн зөвшөөрөөгүй бол үндсэн хуулийн цэц их судлаараа буюу дахин хянан үзээд шийдвэрлэнэ гэж заасан байна. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн яг 1-2 доор асуудал дээр үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт бол эцсийн шийдвэр ерөөсөө биш. Улсын хурлаар орж иж нэг бол улсын хурл хүлээж авал эцсийн шийдвэр болдог. Хүлээж аваагүй бол үндсэн хуулийн цэц өөрөө эцсийн шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн бүрийн заалттай. Энэ заалтыг дагуулад одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн дээр цэцгийн тухай хуулийн дээр 8 дугаар зүйл. Монгол Улсын цэцгийн одоо маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйл. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-2. Хүчин төгөлдөр байгаа хууль гэж шүү дээ. Тэнийг яах вэ? Яг энэ процедураараа биднээс ингээ ажиллахгүй бол биднээс дахиад үндсэн хуулийн маргаан руу очино. Хүсвэсээгөө. За яг энэ одоо маргаантай асуудлуудаа шийдэх бол улсын хурлын бүрийрх. Монгол улсын гадаад дотоод бодлогын ямар ч асуудлыг санаас нь хэлцэх бөгөөд энэ дотроо бол хууль тогтоох хэрэгэл нь байж байгаа. За би нэг 2-3 зүйл хэлмээр байна. Асуудал яг хууль зүйн байнгын орооны эрхлэх асуудал дээр хууль зүйн байнгын ороо энийгээ татчихад ярьдаг байх хэрэгтэй байна нэгдүгээрт. Хоёрдугаарт гишүүдэд яг ингээд өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомж болон үндсэн хуулийн энэ цохих хэсгүүдээ ингээд лавлгаа байдлаар ингээд тараагаад өгчдөг баймаар байна. Тэгвэл гишүүд хуулиа уншихгүй зүгээр одоо дээгүүр хараад хэвлэлийн мэдээ юм уу эсвэл нэг сошиал дээр байгаа мэдээгээр дамжуулаад ингээд яриад байна. Гуравт нь ер нь бол хууль тогтоогчийн хувьд бол дахиад цааш нь сайжруулах, ойлголтоо тодорхой болгох, хууль тогтоох энэ чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх хэрэгцээнүүд бол байгаа юм байна гэж харагдаж байна. Энэ тухай хууль зүйн байнгын ороо бас бүр нухацтай дахиад бүр хилцүүлэх хийдэг юм уу, судлаачд, эрдэмтэд одоо юу гэдгийг хуульчдыг оролцуулаад өргөн бүрэлдэхүүнтэй ярилцах шаардлага бол байгаа юм шиг харагдаж байна.